Зүгтэж зайл харахгүй болохоор цусаар яринам. Уг нь сэвшээ салхи цэцгэс хийгээд цас, сар, урдын эзэнт хүрэн дарсан доторх шүлгийн хилээрч бас ярмаар байна. Гэвч бодит байдал намайг урсах цусаар л яргэвэ. Тэр цус нь бүтэн жилжин нар үздэггүй. Эр юм ялгаагүй ажилчин бүрийг хол отсон нөхөр зайгуул эхнэрүүдийг авь адилхан дарлаж хавчих шүдэнцний хайрцаг шиг хавчиг нарийнхан түрээсийн өрөөнүүдээс урснам. Сичуаны эрс гудамд халуун ногоотой шүл зарж хөнөөний хөгсчүүл хөнжил гудсан дээр аахар шаахар юмс худалдаж би гэдэг хүн харин хажууд нь амин зуух гэж өдөржин зүдэрч хаяада шүлэг бичих гэж л шүн дунд нүдэн нэнэм. Энэ хүмүүсийн тухай танд ярих нь эгэл өөрсдийнхөө тухай ийн хөөрнөх нь амьдралын балчиг намаг дунд бид бүгдээр арайхийн урагшилж цөхөх шоргоолж төдий гэдгийг л хэлэх гэснийхээ. Жирийн ажилчны замдж цус тусгана. Хотын харуулуудын шагаж юулах эсвэл хар машинуудын багалзуур хоолооноос олгойдох цус хаа хүрсэн газраа нойргүүдэл өвдөлт ажилгүйдэл хамгийн хэцүү нь амиа хорлох хүслийг түгэн. Хятад орны хэвлий болох сувдан мөрний бэлчирт энэ мэд үгс нэг нэгээрээ тесэрч дэлбэрнэ. Харин би энд хэвлийгээ хүлдэг хурц сутганаас ялгаагүй захиалгын хуудсанд дарагчхаад үүнийг бичсэн. Хоолой минь сөөж сааралтан хэл минь хатаж агарсан ч энэ л 90 үеийнхээ нам гүмийг эвдэх гэж би дуугарнам. Цусаар яринам би тэнгэрийн гүнээсээ цуурнам. Цусаар яринам би ам хамар минь улаанаар бодогдно. Энд нэг мөр өгөөз. Энэ л 90 үеийнхээ нам гүмийг эвдэх гэж би дуугарнам гэж. Тэгэхээр одоо бид нар ч гэсэн бас энэ арай л нам гүм амьдралын нийгэмд тэнд нэг шатгууных нь үн нэмэгдэж л байдаг. Тэнд сүү талхных нь үн ингэж л байдаг. Юу ч болоогүй юм шиг ингээ бүх юмд нэг юм дүлий дүмбөөргөө суухаар. Тэгэхээр бас энэ 90 үеийнхээ нам гүмийг эвдэж дуурах хэрэгтэй байна.